2026 оны хаврын чуулган бол одоо маш үр дүнтэй, маш завгүй, өндөр ачаалттай бас төгсгөлийн үр дүн эерэг сайхан гарсан юм одоо чуулган болж өндөрлж байна. Газрын төсний бүтээгдэхүүний тухай хуулийг хуульд өөрчлөлт оруулаа. Монгол улс дотоодосоо олборлсон газрын тосоор шатхуун хийж хэрэглэх олон жилийн зорилго мөрөөдлийг биелүүлэхэд бол чулуу болоод байсан маргаантай асуудлыг бүрэн шийдвэрлэж хөрөнгө оруулагч талтайгаа хил үгээ олж дотоодынхоо олборлсон газрын тосоор газрын тосны үйлдвэрээ хангах боломжтой болгох энэ үе даалгыг нээсэн ийм өөрчлөлтийг авчирсан хууль болж чадлаа. Үнэхээр Хятад ард улсын Петрочайна гэж одоо хөрөнгө оруулагч компанитай байсан 30 гаруй жилийн маргааныг олон жил шийдвэрлэхээс зугтаж тойрч одоо аргалж явсан энэ ажлыг эцэлж шийдвэрлсэн ийм том өөрчлөлтийг авчирлаа. За хоёрдугаар хууль бол ашигт малбарлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт. Ашигт малбарлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт бол мөн 13 жил яригдсан, олон жил яригдж хүлээгдсэн юм хууль байгаа. Ашигт малбарлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн чухал үр дүн бол ард иргэд байгалийн баялагынхаа үр өгөөжийг шууд хүртэх боломжийг нэмэгдүүлсэн ийм одоо өөрчлөлтийг оруулж чадлаа. Өөрөөр хэлбэл ашигт малбарлын нөөц ашигсны төлбөр аймаг орон нутагт очдоггүй. Хэдэн мянган жил нутгалж амьдарч ирсэн газар орноо улс орныхоо эдийн засгийг ойлгож хүлээж авч одоо ашиглуулсныхаа төлөө тэнд нь сургуулигүй, цэцэрлэггүй, эмнэлэггүй угсан нөхдөд үлдэж байгаа ард иргэд дургуутдаг байсан. Ийм учраас бид бол ашигт малбарлын нөөц ашигсны төлбөрийн 10%-ийг суманд аймагт очдог байсныг 20% болгож нэмэгдүүлсэн ийм томоохон өөрчлөлтийг хийж өгч чадлаа. Хоёрдугаарт бол байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлыг нийт одоо уулуурхаан төслийн 3-2 хугацаанд одоо өнгөрч явахад 100% одоо хөрөнгийг нь хуримтлуулад нөхөн сэргээлтийн ажлыг зэрэг эхлээд явдаг зохицуултыг хийж өгч чадлаа. Бодлогын томоохон өөрчлөлтүүд олон жил хүлээгдсэн асуудлуудыг одоо шийдэж чадсан ийм өөрчлөлтийг энэ хуулиараа орууллаа. Одоо тэгээд эцсийн хэлцүүлэг нь дууссан. Мөн бас гадаад зээлийн ашиглалтыг одоо нэмэгдүүлэх тухай тусгаалсан хууль одоо 3 дахь одоо маш чухал хууль. Энэ бас Монгол улсад энэ газрын тосны үйлдвэр баригдаж байгаа. Одоо зээл нь байгаа, төсөл нь байгаа. Ажил хийх гэхээр санхүүжилт нь одоо энэ хязгаартаа орчоод болж өгдөггүй. За энэ маягаараа бол газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт 10 гаруй жил үргэлжлэх ийм одоо тооцоололтой байсан. Жилдээ нэг 50-60 сая доллар л одоо зарцуулах эрхтэй. Ийм одоо зохион байгуулалттай тэгсэн мөртлөөсөө хүүгээ төлөөд явдаг ийм гажигтай байсныг засаж одоо ажлын тоо хэмжээгээ одоо хязгааргүйгээр нэмэгдүүлж богино хугацаанд газрын тосны үйлдвэрээ ашиглалтанд оруулах зорилготой оруулсан энэ хууль бас амжилттай батлагдлаа. Хариуцж байгаа салбарын маань хүрээнд одоо ийм 3 чухал хууль орж дэмжлэг авч олон нийтэд ойлгогдож гарсан, олон нийтийн санаа бодлыг сонссон ийм сайхан одоо хаврын чуулган болж өнгөрлөө.